Оройн төрөг үзэгчтэй бизнес мэдээллийн хөтөлбөрийн мегмэр гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчгонд анхаарланд болно. Замб гэлэгсэн үр хүүхэд ичээр авчаалын хийдэд хандаа өргөлөө. Зүүн төрөүний баг сургуулийг татан буулгахаар болжээ. Энэ сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Тариалангийн бүс нутгаар цочрох үтэрнэ. Өнөөдөр Улсын арслан Батцуурийн нэрэмжит өсвөрийн жудо бүхийн тэмцээн эхэллээ. Эдгээр улмст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарланд болно. Улс аймагт шинээр баригдаж буй Баруун Монголын төв цогцлбор дугны байгууламж энэ ондоо багтаан дуусахтай холбогдуулна. Хийдэд хэрэглэгдэх дотоод эд зүйлс болоод бурхан шашныг залхаж сүсгтэй олны хандив чухал хувь нэмрийг оруулах юм а. Тиймээс сайн санаат иргэд буян хурааж хандив өргөхийг 40 жилийн хийдийн лам хургууд уриалж байна. Увс аймгийн 40 жилийн хийдэн өдгөө 28 ламтаагаар сүсэгтэн олондоо үйлчилж байна. Манай аймгийн хувьд буян ном бурхан шүтээний үйл ажиллагаа бусад аймгаас хоцрогдолтой, хурал ном айлдах сүм дугуйн дутагдaltaй байдгаас үүдэн сүсэгтэн олон хийдийг зорих явдал тун ховруулаад байгаа билээ. Үүнээс үүдэн хийдийн лам хуврагууд Монгол Улсын засгийн газарт хүсэлт гаргасны үндсэн дээр улсын төсөөр шинээр Баруун Монголын төв цогцлбор дугныг барьж байгаа юм а. Энэхүү дугна нь энэ ондоо багтаан ашиглалтанд орох бөгөөд дугуйнд инэтгэх төвд балбаас бурхтыг залах, эрт дээр үеэс баруун ойр төмний шүтэн тэхэж байсан. Өнөө үед устж алга болсон энэ ховор бурхад болох 3 м өндөртэй бурхан багш, 2 м 50 см өндөртэй манчир богдлам гэх зэрэг бурхан шүтээнүүдийг залхаас гадна хурал ном явахад хэрэглэгдэх бүхий л шашны зүйлсийг шин дугундаа залж байрлуулахар олжээ. Тус ажил сүсэгтэн олны хандив ихээхэн чухал байгаа юм. Хийд дугуйн суурах гэдэг нь заавал сүсэгтэн олны хандив дэмжлэгээр босох ёстой байдаг. Тэр ч утгаараа 40 жилийн хийдийн лам хуврагнаар сүсэгтэн олноо хандив өргөж буян үлдэхийг уриалсаар байгаа юм а. Улаан гэрээ бол 1700 оноос хойш улаан гэрээ 2500 гаруй ламтай Монголд ирнээр алдартай хийд байсан. Тэгээд 37 онд хэлмэгдэж тэрний хэлмэгдсэн. Тэгээд тэрний суурин дээр одоо бас нэлээд том хийд Монголдо одоо ер нь томхон дурдаг аймагуд байхгүй том хийд одоо ингээ босч байгаа. Тэгээд одоо энэ босч байгаа явдал нь бол хувраг ламнар биднэр төдөөгөө Увс аймгийн нарт тэмд бас нэг азтай тохиолдолтой сүсгэлэлтэй үйл явдал болж байгаа маа. Тэгээд одоо энэ барьж байгаа хийдийн дутагдлын одоо шүтэн сүм дутагдлын ном судар тэр бүх нандин шүтэнүүдийг босгоход арт түмний одоо хандив одоо туйлын чухал байдаг арт түмэн босгодог учиртай. Тэгээд одоо энэ манай энэ хийдийн хувраг байсан замб багшийн маань гэр хөөхтүүд одоо энэ хийдэд бол бас ингэж хандив өргөж байгаад нь маш их баярлж байна. Увс аймгийн хандивын ажил бол ерөнхийдөө бол тийм компанид ажиллаа яг жинхэнэ эхлэегүй байна л да. Ер нь хэн болгон мэдж байгаа. Одоо юу өргөхөө танаад хандив өргөмөр байна. Манайх нь одоо бүх банкудад бүгд хандивын данс нээч гисэн. Тэгээд одоо манай хамт маань одоо морилж бас тэрний нээлт бас хийх бах. Даган нэгчлэн гээд ам чоож амсан. За тэгээд иргэдтэй уриалахад бол энэ бол ер нь хэн болгон нь бол эхээс төрсэн цагаасаа бол нүглийг төвчж буйныг авжуулах ёстой. Ер нь тэгээд одоо энэ хийдийн энэ сүм шүтээний бурхан шүтэн босгохын их ариун цагаан үйл хэн болгон оролцох хэрэгтэй, айл болгон оролцох хэрэгтэй. Ах дүүгээрээ оролцох хэрэгтэй, умаг отгоороо оролцох хэрэгтэй гэдгийг одоо Увс аймгийн одоо нийт сүсгтэн арт түмэнд уриалж байна. 1871 онд 40 жилийн хийд нэртэйгээр Улаангум хийдийн суур тавигдсан бөгөөд манай ойртын арт түмэн бурхан лам хувраг хувилгаад хийд дугнаараа алдартай. Тэдгээр хийдэд ажиллаж байсан түмэн олонд буйны гараа сунгаж явсан ламнар гэлэнгийн үр хүүхдүүд буйны гараа сунган ханд өргөсөөр байна. Тус хийдэд ажиллаж байсан замб гэлний үр хүүхэд 1 сая төгрөгийг хандивлаж сүсгтэн олныг хандивын гараа сунгахыг уриаллаа. За ингээд Увсынхаа арт түмэнд өнөөдрийн түмэн амгалан айлтгая. Тэгээд энэ манай Улаангум Увс аймаг бол 4 хүрээ хийдтэй байсан. Хамгийн том нь манай Улаангумын хүрээ буюу энэ одоо 40 жилийн хийд тэгээ харлаг байсан хүрээ л дээ. Тэгээд цагийн аясаар энэ хүрээ хийд бас үед одоо устсан боловч одоо ингээд цагийн аясаар сэргээд эд үтэн байгуулалт явагдаад ингээд энэ дахин сэргэж байгаа үйл явдалд одоо би их талархаж байна. Тэгээ манай өвөө бол бас энэ хүрээ хийдийн гэлэн лам байсан. Тэгээ өнөөдөр бас энэ намрын тэргүүн сарын шинийн 15 бэлэг цаан өдөр тэгээ энэ Увс аймгийнхаа 40 жилийн хийдийн бүтээн байгуулалтанд нэг өчүүхэн хувь нэмэр оруулъя гэж бодоод бай. Ингээд бас хандив өргөе гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээ өнөөдөр бас
миний ээжийн одоо хороогийн мөнгө хүсийг үзүүлсэн одоо өдрийн байгаа. Тэгээд ингээд энэ буйны ажиллагаанд зориулж би нэг өчүүхэн хандив өргөж байгаамаа. Тэгээд Увс аймгийнхаа ард түмэнд одоо бас ийм бүтээн байгуулалт болж байгаа энэ ард түмний төсвийн тулд бүтээн байгуулалт болж байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж өргөнөөр оролцох гэж би бодож байна. Тэгээд ингээд хийдийнхаа лам нарт хандив өргөж байгаамаа. Улсын төсвийг хэмнэх нэрээр соёл боловсролын байгууллагыг татан буулгах явдал гарлаа. Аймгийн засгийн захирамжаар манай аймгийн газар тариалангийн чухал бүс нутаг болох Зүүн Турууны баг сургуулийг татан буулгахаар болсон байна. Тус сургуулийг татан буулгахыг нутгийн иргэдийн саналыг сонсоогүй гэж байна. Үүн Зүүн Турууны баг сургуулийн ажилчид болон суралцж байгаа хүүхдүүдийн эцгэх гомдолтой байгаажээ. Төрөөс бүх цаг үед эрүүл мэнд боловсролын салбарыг голлох чиглэлээр тодорхойлж хөгжүүлж, өргөжүүлэхэд анхаарлаа хандуулж ирсэн. Тиймдээч ас бөглөө төв суурин газар гэлтгүй сургууль соёл байгуулж, малчин тариалан ажилчны хүүхдүүдийг нийгмийн гарал хамааралгүй бичиг үсэг сургаж ирсэн түүхбий. Харин энэ цаг үед төсөв хэмнэх төрийн налбыг бүтцийг өөрчлөх нэрээр сургууль соёлын байгууллагуудыг татан буулгах, Монгол хүний сурч мэдэх боловсрох эрхэнд бүдүүлгээр халтах тохиолдол цөөнгөөлжээ. Хамгийн сүүлийн жишээ Баруун Турын сумын газар тариалангийн гол бүс нутаг Зүүн Турууны баг сургуулийг татан буулгасан байна. Татан буулгахдаа ард иргэдээс огт санал аваагүй, баг сумын удирдлагууд мэдээгүй. Нэг л өдөр аймгийн засаг дарга ирж уулзалт хийхдээ татан буулгасан гэдгээ зарласан байна. Зарлагтаа гаргасан захирамж байхгүй очиж байгаад явуулан гэжээ. Төрийн ажил гэдэг сэтгэл хөдлөлөөр хийдэг шийдвэр нь амар гардаг болсноо. Дарга нар энэ үйлдэлээ тайлбарлахдаа төсөв хэмнэх, хүүхдүүдийг харанхуй бүдүүлэх багт байхгүй. Ядаж олонтой газар очиж зодолцож сурах гэдэг чигтээ тайлбар тавьсан байх юм. Тус сургуулийн хувьд 1984 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар нэг захирал 3 багш, нэг байрны багш, галч тогооч гэсэн нийт 7 орон тоотоогоор үйл ажиллагаа явуулдаг. Жилийн урсгал зардал нь 77 сая төгрөг. Нийт 24 хүүхэд суралцж байна. Гэхдээ хараахан жигдрээгүй, малчид хүүхдээ авчирж өгөөгүй. Ерөнхийдөө өөрийн болоод ойролцоо багийн 30 өрхийн хүүхд суралцдаг гэлээ. Энэ сургуулийг Монгол улсын залуу авраг Мөнхбат төгсөж байжээ. Тус сургууль боловсролын байгууллага гэдэг ашигын бус байгууллага мөнгө дэмий урьж байна гэж хаах нь утгагүй зүйлээ. Хэрв төсөв хэмнэх ёстой бол дарга нар өөрсдөөсөө эхлэмээр. Аймгийн засаг дарга өөрөө 2 орлогчтой нэг зөвлөгтэй. Хурлын дарга албаны 2 том жип зайдгансан. Төрийн данхар бүтэц улангам зах замбраага алдсан байхад төвсөөрөн бараадах боломжгүй хэдэн малчид тариаланчдын хүүхдүүдийг сургууль соёлгүй болгох зайлшгүй шаардлага байсан нь. Зүүн Турууны багийн төвдөр байдаг баг сургуулийг аймгийн засаг даргын шийдвэрээр татан буулгаж байгаа ийм үйл явдал болж байна. Тэгэхээр энэ талаар сургуулийн захирлаас яг ямар учраас энэ сургуулийг татан буулгах болов? Энэ сургууль бас хэрэг бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг гэдэг талаар бас тодорхой мэдээлэл өгөх гэсэн юм. Тэгэхээр та сургуулиас хэлээд товчхон хэлдэг байна. За манай сургууль нь 2006-аас 7 онд Японы хөрөнгө оруулалтаар энэ сургууль баригдсан. За тэгээ энэ сургуульд би одоо ирээд 3 дахь чиглэлийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд манай сургууль одоо нэг захирал 3 багийн багш, нэг байрны багш, галч манаач нэг хүн хийдэг. Тэгээ тоогоо цэвэр шиг нэг 7 хүний бүрэлдэхүүнтэй манай сургууль ажиллаж байна. Тэгээ хавар сургууль хэвийн үйл ажиллагаагаа яваад хичээлийн жилээ дуусгаад сая 14-өөс 15 оны хичээл засвараа хийгээд нээлттэй хийгээд хүүхдүүдэд цуглуулад үйл ажиллагаа хиймээ явж байтал 5 дахь өглөө аймгийн засаг дарга сумын удирдлагуудтай яриад танаа сургуулийг одоо ингэ татан болгоно гэсэн шийдвэр гаргаад явсан. Энэ хүү байдалтай бид. Ер нь энэ сургууль байгуулалтын хэмжээ гэж байна. Энэ сургууль байгуулалт 2006 онд яг энэ бор Японы машин сургууль баригдсан. Энэ сургууль нь болохоор 1984 онд Английн төвөөс энэ орж байгуулагдсан. Тэгээ 8 жилийн баг сургууль байж байгаа одоо хүртэл үйл ажиллагаа гэж тасралтгүй одоо явж байгаа. Би ч одоо энэ сургуулийн бас унган шарил л да. Тэгэхээр энэ сургуулийг хаах усны та нар 4-5 удирдал мэдсэн. Тэгэхээр амар сумынхаа сум багийнхаа удирдлагууд энэ тухайс уламжлалгүй энэ сум багаас санал хүрч энэ сургуулийг хаах болов эсвэл энэ төлний өдрөөр гэдэг сектор хаана гэдэг шийдвэр гаргав. Бид нар одоо 4 өдөр гişээ сургуультай явуулаад өдөөс хойш манай багш нар сонгон ороод хичээл ороод явж байтал Баруун Турнаас аймгийн засаг дарга ирээд танаа сургуулийг татан буулгаж байна гинт сонсоод тэгэл одоо ингээд нэг цагийн хурал дуусаад танаа дэх юм бинэгээл тэгэл тэр өдөр 4 өдөр амжиж ирээгүй 5 дахь өглөө аймгийн засаг дарга ирэл бидэд яриа хийгээл тэгэл ийм байдал
Танай sektor хатан болгоно гэж байна. Өөрсдөө зүгээс явуулсан санал хүсэлтээ хийлгүү. Одоо бид нар багийн харны иргэд хүмүүсийг явуулаад ийм хүмүүс ингээд цуглуулсан байна. Гэт ерөнхийдөө өөрийнхөө ер нь дотор ажил бүтцтэй ерөнхийдөө танилцуулсан байна. Тэс юуны багийн даргыг бодож ирээд багийн даргатай бас яагаад ийм сургуулийг болгоно гэсэн санал хэлээд явсан. Тэгээд нийгмийн асуудлын ямар ч хэсэн шийдэн дээр тэтгэл мөнгөний өгнө. Тэгээ явсан. Тэгээд одоо манай сургуулийн төсвийг баруун төрний сургууль руу энэ төлөөнүүдийн ширээ санал бүх юмнуудын юу яах гэсэн. Аашны тэгээд өөрөө захимжийн сумын сэтрэг үндэслэлийн эд хөрөнгө бүх юм авах юм гэсэн шүү дээ. Тийм л мэдээлэлтэй одоо байна. Ер нь энэ сургуулийг одоо татан буудласнаар ийм багийн малчтад одоо тохиолдуулах бэрхшээл өндрөл нөхцөл байдал юм юу? Одоо энэ болохоор багасны хүүхдүүд лаа хийх юм байдаг чинь хэцүү шүү дээ. Манай баг сургууль чинь хүүхдүүдэд бид нар шиг уловжийн дэвсэн хайрцаг юус байх вэ? Тэгээд багийн болохоор одоо хэцүү байна. Одоо яах вэ гэвэл хатгаас хойш уцаар ярьдаг яриад гэрээр ирж уулзах нь залуу тиймэрхүү байдалтай л одоо бид ингээд одоо яах гэдэг ингээ байцгаалаа. Нийт хэрэг хэдүүлэх юм бүгд үзэж байна. Нийт одоо 30-аад ирэх сургууль байгаа байна. Тэгээ 30-аад ирэх хүүхдүүд давхарсан тоо 30-аад ирэх хүүхдүүд суралцж байгаа юм тийм. Тэгэхээр бас энэ сургуулийг татан буулснаас зарим эцэгчүүд хүүхдээ сургуулиас гарган зарим болохоор багасаа нүүж байгаа тиймэрхүү мэдээлэлтэй тийм л. Одоо гэтэл өчигдөр нэг айл нэг авш үнэн төрхтөл ингээл хоёр сургуулийн сурагчтай айлнаар нүүж байна. Тэгээ энэ асуудлыг бид та байж байгаа шиг шийдэг. Одоо болгоны явж англи сэтрэг шийдвэрлэх бид нар яаж хийж чадахгүй ингээл байцгаалжлаа бид нар. Энд зүүн түрүүний баг сургуулийг татан буулгах шиг байна. Ийм дамжаанд тэгэхээр сургуулийн хичнээн жил багшлал энэ сургуульд олон жил багшсан. Хүний хувьд энэ сургуулийг татан буулгаснаар гарах сөрөг үр дагавар юм. За тагт өдрөөр цас дарахтаа манай сумын цас дарахаар ирээд тэгээд шууд татан буулгах юм шийдвэр гаргаад одоо хөдөөр яваад ирчээд захирам дарахаар татан буулгана гэсэн. Тэгээд бид нар тэрийг бас зарим их хэсгүүд амар хөндөр хүлээж аваад одоо бага хүмүүстэй бол өгөхгүй гэж гаргаж авах гэж байна. Би мөн сая хөдөөр явж аваад ирлээ. Манайх болохоор би бас хотоос дүүгийнхаа хоёр хүүхдээс авчирсан байлгацсан байсан чинь хотод нөгөө хоёр хүүхдийг авахгүйгээд тэгээ одоо бас тэр хоёрыг бас нэг жил завсардуулахаар болчиход тахш байна. Тэгээ хэцүүд муу цориг үрд аварт хүлээж авч байна. Одоо дахин ингээ хилээ дахиад захирам бидний гаргал байлгахгүй болоо яхтаа энэ жил байлгахгүй болоо гэсэн юм байна. Тэгээ бид нарын хувьд бол ерөөсөө нэг өөрсдөө шалтгаалаад нэг байсан байгаагүй. Бид нар Олимпиаданд орж бас дээгүүр ингээ байр суурь ажиллаад хүүхдүүд маань ч гэсэн бас сурлага гайгүй байгаа юм гэсэн. Ерөнхийдөө энэ аргагүй жоохон бүдүүлэг газар нийтгүй газар байна гэсэн үзлэлтэй багийн хүүхдүүд бас мэдээлэл сайн авах хэрэгтэй гэсэн үдлээс болгож байгаа шүү. Та нар засаг дарга буулгахаар ирэх үед өөрсдөө санал хүсэлтийг хэлв. Энэ ард иргэд ч гэсэн санал хүсэлтийг хэлэх боломжоор гаргаагүй. Манай багийн дарга энэ хөдөлмөрчдийг цуглуулж цас даргаар хөдөлмөрчдөө цуглуулж хөдөлмөрчдөө санал асуулгыг авъя гэсэн чинь аймаг цас дарга болохоор би айлд орж чадахгүй чи хүмүүс зөөр ойлгуулаарай гэж манай багийн даргад хэлсэн. Манай сумын цас дарга хурлын дарга бол хэлэхгүй. Энэ шийдвэрийг багаас сумаас гаргасан эсвэл дээрээс ийсэн баг сумын үед бодлуудын юу гэж ямар санал өгвөл хайж байгаа бол эсвэл дээрээс хайж байгаа. Та нарт ямар дээрээс л ирээд хөвцөөтэй багийн сургуулийн хүүхдүүд юу мэдээлэл багтаа гэдэг үгнээс та нарт гэрэлтэй сайн одоо газар ажиллах хэрэгтэй хүүхдүүдээс тэгэл аймагтайгаа шийдвэр баг сумын өдрүүд мэдээлэл авах маа багийн даргатай байлгаад өгөөч гэж хүсэлтэй хэлсэн. Манай багийн дарга юу саналыг бол өглөөж авахгүй. Аймгийн засаг дарга зүүн төрөний сургуульд ирж шийдвэрээ танилцуулахдаа сургуулийн багш ажилчид багийн иргэдийг санал бодлоо хэлэх боломжийг олгоогүй. Та нартай уулзах миний ажил биш, багийн дарга миний шийдвэрийг ард иргэдтэй зөвөр ойлгуул гэдэг лүндэн болгожээ. Ийхүү улс төржилд урд артгаа боддгүй дарга нарын балгаар нэг сургууль үүдээрлээ. Сургууль хаагдах сургаар багийн айлууд нүүж зарим малчид хүүхдээ сургуулиас гаргаж авсан байна. Мөн багийн төрлөөр халуун гэж юу байдгийг багийн төв замдыг гэж ямар байдаг шиг юм шүү. Тэгээд багийн дараа энэ хүмүүс айлууд бөөгнөр цуглах юм бол олон хүүхдтэй болж байгаа. Тэгэхээр багийн хөгжил дээш гаргасан чи энэ дээр айлууд цуглуулъя. Багаас баг байж хүн хөгждөг гэж юу байдгийг гэж. Энэ айлууд цуглуулад ямар ч яах чаа чи
Угсаа хүн хаан гэж хөгжиж болно шүү дээ. Одоо чи тогтоо халуустаа үцний сүлжээг хүртэл орцсон байна. Одоо тийм интернеттэй болгож байгаа. Угсаа одоо яг 5 метр л авчдаг шилдэг. Интернет уу яг ч байгаа юм тийм. Тийм. Энд одоо айл төвлөрөөд тэр шалтгаанаа юу гэж хэлж байна? Харин угаасаа тэгж хүүхэд хөгжихгүй байна. Мэдээлэл дунд байж хүүхэд хөгждөг. Гэтэ та нарыг муу заадаг гэж хэлж байгаа юм биш. Та нар сайн байсан биш. Энд чинь хүүхдийн толгой дүүргээд зүгээр чихээд байдаг сав биш. Өөрөө гадуур явж ээж олон дотор яж хүүхэд хөгждөг. Та нар бид нар бүр тийм домж та нарыг хоёр хүүхдээ гараасаа барьж байгаа хичээлээ заадаг гэсний ч гэсэн сонссон. Их өвгөн та бараг бид нар их сайн гэсэн та нараас болоогүй би одоо та нарыг ч хөгжиг энэ амтны хүүхдүүд чинь харахгүй гадрын та нарыг энэ цумаа баг төвөөх юу гэж юм төрөөс тийм юу гэсэн юу шүү дээ ус одоо бүгд явж шүү бид нар жилийн тэтгэдэг болгоно гэсэн сар нэг жилийн чинь цалин өгнө жижиг дараа бүгдийг чинь ажлын байраар хангана гэсэн бидний санал хүсэлтэй та бид нар юу ч дуурахгүй манай хоёр дараа хурлын дараа хоёр ирээд хажууд нь зогсож дууг байж байгаа явуулсан. Удаас нь багийн дараагийн ганц нэг үг хэлэхлээр чиний ажил миний ажил юм. Их эцгүүд өөр ажлын хууль хийх юм байх гэсэн чинь. Тийм эцэгчний дууг хийсэн чинь миний хийхээс ажил. Чиний хийхээс ажил. Одоо энэ ажил малаг өвч тоосыг муулах байгаа бүгдийн буулгасан. Тэгээд энэ халуус хараад үзэж ажилладаг байсан. Тэгээ энэ ажлын одоо хоёр хүүхд ингээд аваад яваад халуусаа чаад мар юм өмчөө. Юу ч юм. Юу ч нь одоо гэрээ зураг авч байгаа. Жижиг үе. Нэгдүгээр дугаас айл байна. Баха ирж ярилцсан байх шиг. Тэгээ одоо эдгээр чинь малтай одоо өвд малаа хин дээр юм аа ус оруулаад. Бүх өвс эндээс ачаад оруулж одоо эндээс буцаа баруун түрүүнд орно боон заах шүү дээ. Хоёулаа ажил. Тэгээд хаа болсон бол ажлаас өмнө хавар хэлсэн юм. Нэг бол хавар бид сая яан сарын 23-наас 25-ны хооронд семинар явуулсан семинар суусан. Тэрэн дээр ч гэсэн хэлэл хийж болно шүү дээ. Багш нарын баг хурал 3 өдөр семинаруудаа сүүлд нь багш нарын баг хурлууллаа. Тэрэн дээр ч гэсэн юу ч дурсахгүй юу ч ярихгүй байж байж. Гэв итгэн парк хааж байгаа юм шиг. Нэг боловсролын газраас хамт давж ирсэн юм. Ирсэн баян зэмээр ирсэн шүү дээ. Оролцсон. Бид нар ингэж ороод тахад тэгж байгаа байхгүй. Засаг дараа нэг галтгоод байж тоогоож орж ирээд та нарт хэлэх байхгүй асуух юм байхгүй мүү гэж ороод тахаар хурал хийх юм байдгүй байж исэн чинь бүр удаад тахаар гайхаа тоогоож ороод тахаар урдаас ороод энд байна гэхлээр ороод тахаар шууд хийж байгаа юм чинь. Та нар яасан сонсцсон лээгүй хэцүү байгаа байхтай гэж хэлж байгаа. Өөр юм шиг л. Тэгээд нэг дараагийн сонгол болохоор би саналаа өгөөч гэв би гуугаад ирнэ. Тэгэхээр та нар надад миний шүүнгөө миний тодорхой байхгүй нэ. Би дараагийн сонгол болж байна. Харин сумын дарга нар иргэдийнхээ тавьсан хүсэлтэд дараах хариултыг өгч байна. Мөн албан ёсоор ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Ерөн шат чатны дарга нар ард түмний хүсэл сонирхол гэхээс илүү дээрээс ирсэн тушаа шийдвэрийг буруу зөвч байсан хэрэгжүүлэх сандал суудалтайгаа үлдэх чухал болсон гэлтэй. Би ганц юм хэлээ та тохируулаад аймгийн застрал урд өмнө тэгээд ажлаад болж л байсан юм шиг. Өмнө застрагт өөрөг өгсөн. Хитэнээс наашаа тэгээд болж л байсан шүү дээ. Хүүхдийн хичээлийн юу хөрөлцөхгүй байгаа. Нэг анги нэмья. Нэг анги нэмэхээр энэ багшуудыг оотор нь оруул. За нэг хоёр хүн үлдвэл та нар одоо за эднийг сургууль татан бовд гэж яг энэ хайж байгаа хүмүүсийн ч гэсэн цуглуудаа тэрийг ойлгож болтгүй юм. Хийж болтгүй юм шүү дээ тэрийг өөрөө яг харагдах байхгүй. Бүгдийг хоргохгүй байранд давлгүй дээ. Юу яг давлгүй. Та нар бол одоо харж одоо наач түрүүчийн хүүхдүүд сургуулиас гаргаж аавна гэдээ аваа явж байна. Зарим нь тийш очихгүй. Та нар хайд байж чадахгүйгээд үүрч. Хүүхдээ ирээд энд байсан байгаад болж сургуулийг яах гэж тэгээд татан болгох тийм. Тэр центр дээр үеэс нааш чи бүр 60 км-оос байгаа. Бид нар мэдээгүй юм чинь. Ганц хүн мэдээгүй явцсан байж штэ тэр дарга чинь. Автомтоол бид нар бүгд байж хурд хийх. Хоёр дарга хоёулаа ирж яаж байгаа ярилтаа тэгээд нээлттэй штэ. Үгүй юу нээлт. Хүмүүс энэ тэг зар төмнийг хэрэгдүүлж хорлож байгаа юм биш. Одоо энэ халуус гэж байна. Одоо халуусны хүнийг харж байна. Чиний халуусны эрхлэлээр тавьсан та нарын тавьсан хүн байна. Одоо энэ явцгаар яг бид нар хаана усан дурах юм? Та юустай аваад усанд орохгүй. Юу ярагддаг. Та мөнгө өгдөг гэсэн чинь болохоо. Өгдөг хүн гэж байна. Тэр хүний аваад нүүр цүлээ. Дуучрал асууч. Та нар нэг сургууль ингээд хатан буулгасноос над руу дайраад. Самруу дайрах юм байхгүй. Яг үнэн тэр ядарсаар түмнэр ингэж тоглож байна гэж тоглоом биш. Юу тоглоом биш байна. Зохион байгуулалт энэ бол ёстой жинхэнэ тоглоом аа. Энэ чинь хөгжүүлж чинь 18 сая төгрөг та халуус чинь байраад өглөө.
Энэ захирлыг тэр хаалт одоо чи одоо хаалт саар одоо эхлснүүгээ овцоо одоо бид нар яах вэ? Гүдий чинь энд байгаа хүн хийж болдсон юм уу? Хэн дөхөө чи? Ажлуулдаг хүн байгчгүй эн чинь нэг дүүш нь ажиллагаа байсан. Одоо энэ зөвлөсөн одоо яг нүгөө явахаар бүгдээ одоо тэм бүдүүр л энд үлдэн. Тийм шүү дээ. Ямар хүмүүс санал нэг байсан. Болоо. Яг бод гэж байгаа. 30 хүүхэд байрна би. Нэг байсан цуглуудад цуглуулад ярихгүй яасан. Би тэрийг чинь хөгжүүлэх хэлэхгүй яасан. Хэн тус ярьж бид нар тэгж ярьж явдаг цаа байна. Багын дараатай ярихгүй. Аймгийн застар тийм зав байгаагүй. Ирж уулзчихсан. Хөдөлмөрчдөөс ганц санал. Чимээгс та нарт юу ярьж байгаа юм бэ? Тэр өдөр ирчээ та нар хурал хийх ёстой хөө. Хаа хэд хурал хийдэнд? Ард чи яарад найртай наадтай аймгийн дарга хийсэн чи би тэгж хурал хийж явдаг хүн биш гэдээ явж байгаа. Аймгийн дарга хүмүүсээ цуглуулын энэ хүмүүсээ хурал хийж зэрэг чек хийж хийчихээ явцсан гэсэн шүү дээ. Яасан нь? Аймгийн дарга хүмүүсээ цуглуулын энд хүмүүстэй яриа уулзуулах чек хийчихээ ярьж уулзуулах гэчихээ явсан гэсэн шүү дээ. Тэгтээ аймгийн засвар шийдвэр гаргасан шүү дээ. Би татан болгонаа. Татан болгох хугацаа байгаа шүү. Ажилтг юмараа ажиллаж байгаараа. Одоо хүүхд байхгүй энэ усуд яаж ажиллах вэ? Одоо чи бүгд явчихсан чи. Адинасхан тэрийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Та нар татан болгоч хүүхдээ оруулж явахгүй шүү. Энд 9 сарын дуустал энэ хүүг хичээл явдгаар явна шиг гэдгийг адгын ард түмэнтэй ойлголцсон бодвол энэ усуд ингэж нүүхгүй шүү дээ. Ард түмэнд ойлгох хэрэггүй би тэр аймгийн дарга ихэд ойлголоо би. Хүмүүс аймгийн дарга ирсэн өдрөд ойлгуулчих ёстой шүү дээ энэ хэдэн усуудтай. Тэгэхээр энэ усууд чи нүүхгүй үсттэй. Боловсрал газраас энэ сургуулийг татан буулгах болсон шалтгааныг ингэж тайлбарлаж байна. Тэдний хэлж буугаар сургуулийн хүүхдийн тоо хүрэхгүй, сургуулийн чанар муу, сургуулийн орчин хангамж шаардлага хангахгүй гэдэг зүйлийг ярьж байгаа юм а. За энэ одоо яагаад ингэ татан болгож байгаа гэхээр ерөөсөө хамгийн гол юм нь одоо хүүхдийн тоо хүрэлцэхгүй байгаа. Статистикт дээр одоо 24 гэж тоо байгаа ч гэсэн яг бодит байдал дээр бол одоо 20 хүрэхгүй хүүхдтэй. Одоо ингэж 2 жишг үйл ажиллагаа явуулсан. Нэгдүгээр шалтгаан нь бол энэ. За хоёрдугаар шалтгаан нь бол одоо баруун түрүүн зүүн түрүүний сургуульд одоо 5 дугаар анги төгсөөд ирж байгаа хүүхэд бичиг үсэг одоо мэдэхгүй, бичиж чадахгүй, 100 дотор тоовж чадахгүй ирж байна гэсэн ийм одоо эцэгхийн гомдол одоо баруун түрүүний ахлах сургуулийн багаангийн багш нараас одоо ийм гомдол санал гарсан. Энэ бол одоо бодит байдал байна. За тэгээд 3 дугаар шалтгаан нь бол одоо ерөнхийдөө бол материалын орчин бас одоо хүүхд сурах хөгжих орчин бол бас их таар байна гэсэн ийм зөвлөлтийн үндсэн дээрээс энэ сургуулийг бол одоо татан болгох шийдвэрээ гаргахаар гэж засаг дарга ингэж тэр хүмүүст одоо хэлсэн байгаа. За одоо ингээд үндсэндээ засаг даргын захирамж гарна. Одоо энэ сургууль татан болгох гэдэг бол засаг даргын бүрэн эрх хамаардаг. Тэгээд засаг дарга бол захирамжаа гаргана. За энэ захирамжийн дагуу одоо тухайн суманд бол одоо ажлын хэсэг ажиллана. За тэгээд тэр суманд байгаа ажлын хэсэг бол одоо нөгөө сургуулийн хүүхдүүдийг нааш нь одоо баруун түрүүн рүү төвлөрүүлэх. За төсөв мөнгөний шилжүүлэх тэр одоо байгаа байр савыг одоо нөгөө эд хөрөнгийг нөгөө түрүүний сургуулийн одоо данс төлөвийн шилжүүлэх, ажил хүлээлцүүлэх гэсэн ийм ажлууд шатараалаад явагдана. За энэ одоо үйл ажиллагаа явагдах одоо хүртэл зүүн түрүүний сургуулийн үйл ажиллагаа бол хэвийн явагдах ёстой гэдгийг бол засаг дарга даалгаврын ёсоор өргөд алгуулж өгөөд ирсэн байж байгаа. За энэ бол одоо засаг даргын захирамж гарсны дараа тухайн одоо хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн хуулийн 45-ын дагуу одоо тухайн одоо ажил олгогч тухайн нөгөө ажилтнуудад бол 45 хоногийн өмнө ажлаас гарах мэдээлэл өгсөн байх шаардлагатай. За нөгөө итгэмж ажлаас одоо халагдсан итгэмж энтрийг тэр ажилтнуудын төлөөлөлтөд одоо уулзч хэлэлцэж тогтоох зэрэг одоо яг хууль журмын дагуу ийм ажлууд явагдаж байгаа. За одоо жишээл тэнд нэг тийм 7 хүн ажлын байраар хангагддаг. Гэтэл сургуулийн захирлын танилцуулж байгаагаар дотоодын хяналтын шалгалтад хүүхдүүд нь байнга 80% дээш шалгуулдаг. Гэхдээ хөдөө хамгаалчин тариаланчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт хамрагдаагүй байдаг учраас бүгд сайн сурах бололцоогүй, чадлаараа сургаж хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж байна гэлээ. Мөн шалгалтын түн тайлан мэдээгээш танилцуулсан юм. Харин орчин нөхцөлийн хувьд Японы тусламжаар 2006 онд сургуулийн байрыг барьж өгсөн. Өвөлд нь өөртөө галдаг номын сан, орон нутгийн судлах кабинет, 17 хүүхдийн дотор байртай, харийнхан балчир өрсөдөд сургууль барьж өгч байхад бид өөрсдөө татан буулгаж байдаг. Бидний сурвалжлага хийж байхад 2 жайл багийн төвөөс нүж байлаа. Хязгаар нутгууд инхүү эзгэрч байна.
9-р сарын цагаагаар урдчилсан дүн мэдээгээр агаарын дунд температур их нутгаас сэрүүсч бороо орох үзэгдэл ажиглагдаж борооны өмнөх салхи ширүүсэх төлөвтэй байгаа юм байна. Тиймээс иргэд малчтыг болгоомжтой байхыг улс цаг урагч шинжилгээний албанаас сэрэмжлэж байна. Энэ сарын 10 нутгийн хойд хэсгээ бага зэргийн бороотой уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10 говь талын нутгаар баруунаас 12-оос 14 м/сек, 11-12-ын зарим газраар баруун хойноос секундэд 16-аас 18 м хүрч ширүүснэ. 11-ээс ихэнх нутгаар хүүтэрч уулархаг нутгаар шөнөдөө 1-ээс 6 градус хүүтэн, өдөртөө 5-аас 10 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүүтнээс 2 градус дулаан болж, тариалангийн бүс нутгаар цочор хүүтэрнэ. За энэ 14 оны 9 сарын үргэлжлэл мэдээ гарсан байгаа. За 9 сард бол манай аймгийн нутгаар агаарын температурын дундаж нь уулархаг нутгаараа 4-ээс 9 хэм, бус нутгаараа 9-ээс 14 хэм буюу олон жилийнхаа дундчийн орчин байна гэсэн урьдчилсан төлөв гарсан байгаа. За олон жилийн дундаж гэдэг маань 1981-ээс 2010 оны хоорондох дундаж үзүүлэлтийг ярьж байгаа. За мөн энэ сард орох хурд тунцны хэмжээ нь бол нутгийнхаа баруун хэсгээр бага зэрэг ахив. За бус нутгаараа олон жилийнхаа дундчийн орчин орно гэсэн урьдчилсан төлөв гарсан байгаа. За 9 сар гараад өнгөрсөн 7 хоногийн хувьд бол хугацааныхаа дунд үеэс буюу 9 сарын 4-өөс эхлэн одоо их нутгаар сэрүүсч бороочлоо. За энэ үеэр цагаан архан, баруун турун, наран булаг, малчин тис сумдын нутгаар 5-аас 8 м хэмжээтэй тунцс орсон бол тухайн үед салхи, баруун турун, өмнө говь, зовхон, өндөр ангаас сагил, өлгийн сумдын нутгаар салхи ширүүсч 12-оос 18 м/сек хүртэл ширүүслээ. За температурын хувьд ихэнх нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө хас 2-оос нэмэх 6 градус дулаан байсан бол өдөртөө 11-ээс 20 хэмээн дулаан. За бус нутгаар шөнөдөө 1-ээс 10 градус, өдөртөө 15-аас 24 градусын дулаан болж өнгөрлөө. За цаашдаа 11-ээс одоо ихэнх нутгаар сэрүүсч одоо өнөө шөнө 9-ний шөнөөс эхэлж одоо бага зэргийн тундас орж ирж байна. За 10-нд нутгийнхаа хойд хэсгээр бага зэргийн бороо, 11-ээс 12 зарим газраараа хурд тундас уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. За салхи одоо 10-нд говь талын нутгаар баруунаас 12-оос 14 м/сек, 11-ээс 12-нд зарим газраар одоо баруун хойноос 16-аас 18 м/сек хүрч одоо ширүүсэх төлөвтэй байна. За ингээд 8 одоо 9-ээс 10-ны хооронд одоо уулархаг нутгаараа 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-ээс 19 градус. Бус нутгаар одоо шөнөдөө 6-аас 11 градус, за өдөртөө 19-ээс 24 градус дулаан байх төлөвтэй байгаа. За 11-ээс ихэнх нутгаар хөөтрөх төлөв бол ажиглагдж байна. За тэгээ 11, 12, 13, 14-нд одоо ихэнх нутгаар сэрүүсч 15-наас бага зэргийн дулаарах төлөвтэй байна. Мөн одоогийн байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 30 гаруй хувийн дунд байна. Энэ сар зарим газраар мөндөр хүүдэн бороо, сарын сүүлээр уулаараа нойтон цас, хөрсөн дээр цосчор хүүтэрч болзошгүйг ус цагуур орчин шинжилгээний албанаас анхааруулж байгаа юм а. Аймгийн засаг даргын нэрэмжит жудоо бүхийн тэмцээн жил улсын баяр наадамд 9-5 төрүүлсэн Монгол улсын Арслан, Намсраажовын Батцуурын нэрэмжит болон зохион байгуулагчдаар болсон байна. Тус тэмцээн өнөөдөр нээлттэй хийлээ. Тус нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон 19 сумын тамирчид оролцлоо. Өнөөдөр аваргын гарын усүрийн жудоо бүхийн тэмцээн эхэллээ. Энэ жилийн хувьд манай аймгийн сум бүрт Монгол улсын ерөнхий шүүгч Дорлог Жавын санаачлагаар жудоо бүхийн тэмцээн байгуулсан. Мөн улсын их баяр наадамд 9-5 төрүүлсэн Батцуурын нэрэмжит болж байгаагаараа онцлогтой болж байна. Тус тэмцээн улирал бүр зохион байгуулагдах бөгөөд ингэснээр спортоор хичээллэх өсвөр үеийнхний тоо нэмэгдэх, тэр хэмжээгээр ирээдүйг болсон хүүхд багчуудын бие бэлдрийн хөгжил сайжрах сайн талтай. Манай аймаг бай тарвай жудо, чөлөөт бөх, бокс гэсэн спортыг сонгон өсвөрийн тамирчтай хичээлүүлэхээр болоод байна. Тус спортоор манай аймгийн тамирчид төв дэлхийд амжилт гарах бүрэн боломжтой гэж байна. За өнөөдөр юуны Улс аймгийн өсвөрийн жудо бүхийн тэмцээний аймгийн аварга шалралт тэмцээн явагч байна. Энэ тэмцээн улирал явагдана. Улирал болгоны тэмцээний дөнгөс хүүхдүүдийн ирээдүйг хөтэлдэг. Ер нь одоо сум болгоны хүүхдүүдийг энэ спортоор дурлуулж, энэ спортоор хичээллүүлж явуулсан. Зорилгоор улсын ерөнхий прокурор
манай өснөр голын бүхэн голын дэмжээний дарга барилга зав санаачлахаар сум болгон жүдөөхийн дэмжээ байгуулагдаж спортын хэрэглэл дэмжээ хувцсанаар бүрэн хангасан байж байгаа. Цаашдаа аймаг сумын элдв хурлаас жүдөөхийн дэмжээ дээр нь биеийн тамирын арга зүйчийг оронтойгоор ажиллуулах ийм бодлого баримталж байгаа. Ер нь Увс аймаг бол 4 спортыг бид топ спортыг сонгож авч байгаа. Энэ бол жүдөө бүх, чөлөөт бүх, бокс, байтарваг бол одоо хамгийн дөрөв хөгжүүлэх спорт. Энэ спортоор хичээсэн манай хүүхэд багчууд бол амжилт гаргана гэж бид найдаж байгаа. Ер нь 3 жилийн дараа ингээд хоорондоо өрсөлдөд шинжлэх ухааны үндэстэй бэлтгэл хийгээд ингээд явчих юм бол тэр дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчид манай хүүхдээс олноор гарна. Тим материал, тим боломж байгаа. Аврагын гараг 2014 жуудо бүхийн тэмцээнд 15 сум 22 дивизэний 300 гаруй тамирчид хурд хүч авахч самбаагаас орон өрсөлдгөн байна. Нийт тамирчин хүүхэд багчуудаа спортын өндөр амжилтыг хүсье. Сайн гасарын харамжит жуудогийн 20 гаруй тэмцээнд одоо ингээд дөрөв тэмцээн өгдөж байна. 2 жил нэг өгч байна одоо. Энэ онцгой нэг бүх сумуудад бүхийн клуб дивизээ байгуулсан хамгийн онцтой. Энд хамгийн олон сум 15 сум оролцож байна. Тэгээд улаан омынхаа нийт тамирчтайгаа нийлээд 22 багийн 300 дулаан тамирчин оролцож байна. За нийт бол 22 жин оролцож байгаа. Эрэгтэй 12, эмэгтэй 9 жин оролцож байгаа. Тамирчдын бол өрсөлдөөн шүрэн байна. 99 цаг хүртэл амжилт. Хэсэг хугацааны реклам судалгааны дараагийн бизнес мэдээллийн хөтөлбөр өгшлийг хүлээн авч байна.